За, сайн байцгаана уу? Бүгдэнд нэрээр минь дүргээ. Archive гээд энэхүү үзэсгэлэн нээж олон нийтэд хүргэж байгаад та бүхэнд баярлалаа. За, намайг энэхүү хилцүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За, 2019 он хавцаа санагдаж байна. Москвагийн Crash газараа бас яг ингээд очие урлагийн, контемпорари урлагийн уран бүтээлчдийг илүү үзэгчдэд нээлттэй байлгахыг илүү хүтэмжтэй байлгахыг гэдэг үүднээс яг ийм хөгжмийн бүтээл урлагийн олон төрлийн хэллэгүүдийг нийлүүлж хүчлэн гаргадаг байсан. Тэр үед би яагаад энэ төрлийн иймэрхүү одоо хөдөлгөөн гэхүү хөдөлгөөнгүүд Монгол гарч босхгүй гэж яагаад заавал одоо уран зураг гэхээр урлагийн бүтээл гэхээр нэг тийм цэвэрхэн үзэсгэлэнгийн заалан гэх юм. За цэвэрхэн гэж хэлэх нь бас хаашаа нэг тийм тогтцсон стандартын маягийн үзэсгэлэнгийн зааланд байгаад байгаа юм бэ? Яагаад энийг ингэж эвдэж болохгүй байгаа юм? Яагаад юу гэдгийг бид нар Бээжингийн 798 шиг тэ үйлдвэрийн байранд үзэсгэлэн гаргаж болохгүй. Эсвэл юу гэдгийг бид нар яагаад Парисын хотын доогоор байдаг тэр түнэлүүдэд үзэсгэлэн гаргаж болохгүй гэж байдаг байсан. Өнөөдөр Монголд яг энэ төрлийн миний хүсчээсэн тэр зүйлүүд биелэлээ олж агаад та бүхэнд маш их баярлалаа. За би ингээд өнөөдөр нийт shift хэмээх энэхүү үзэсгэлэнд маань 12 уран бүтээлчд байгаа. За 12 уран бүтээлчээс маань энд 5 сууж байна. За хамгийн захаасаа танилцуулаад явъя. Цог бэлэг. За тэгээд цог бэлэг, бэлгүүн, мөнх жаргал, алтан хуйг, ган чимэг гэд уран бүтээлчд маань сууж байна. За хамгийн ихний асуултаа би ерөнхийдөө яагаад shift механик үзэсгэлэн хийхийг зорьсон? Ер нь яг юу гэдгийг үзэгчдэд гэх юм уу хүмүүс юу хэлхийг хүсэж байгаа юм гэдэг асуултыг төрүүлж асуусан дээр байх гэж бодож байна. Тэгээд түрүүнд бас бид нар хэлцүүлэг эхлэхийн өмнө ярилцсан сууж байсан анхны санаачлагч мөнх жаргал гэж ярьсан. Тэгэхээр мөнх жаргалаас эхлээд ер нь үндсэн асуултаа асуугаад эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Archive хийх болсон одоо шалтгаан одоо фүүсний үгээр яг дээрээс угаасаа бодож ирсэн байхгүй. Ер нь ингээд үздэг заавал юм гадрын тогтсон орчим байгаа шүү дээ тийм биш. Ер нь нэг юм хөгжим гэдэг явдаг арай өөр бас нэг тогтсон хэм маягаас ингээд жоох заагаад байж явахгүй гэдэг чинь тийм. Угаасаа бүгд юм чинь нэг юм заавал нэг юм тогтсон дүрмээс жоох нэг бац ч нэг үүсдэж шүү дээ. Тэгээд яг за блок дээр ингээд энэ орон зай аюу гой байсан багфаа. Тэгээд 12 уран бүтээлчтэй авчраад бөөдөө бид нар бас эцээ сууж агаад бөөдөөг нь орон зайгаа харж байгаа. Тэдүүдээ чинь үндэстэн гаргуул яаж юм те. Болохоор болохооргүй байна уу гэдээ ярилцаад үзэх юм байна хэдүүдтэйгээс. Яг зориод яг энэ хөдөлгөөнийг хийсэн. За shift ер нь яг зорилго гэх юм уу? Хүсэл гэх юм уу тэр нь ер нь яг юу юм? За ер нь яг бидний юу болохоор нэг чөлөөт байдлыг ерөнхийдөө авч үзэж байгаа. Хэн нэгний одоо хүмж тийм ингээд байдлыг биш, хэн нэгний дарга зэргийн одоо нэг юу биш. Ерөнхийдөө яг үзэл бодлын уран бүтээлийн яг нэг дээр огтлцоод тэгээд яг бидний яг зорилго бол ерөнхийдөө 2 жилдээ нэг ч юм уу илүү бас дахиад орон өөр газар байдаг ч юм уу сонирхолтой илүү олон уран бүтээлж оролцсон. Олон хүмүүсийг хамруулах ч юм уу илүү шинэ артуудыг бий болгох, гаргах. Зорилго бол ерөнхийдөө тийм л дээ. За ер нь би нийт дунд нь асууж байгаа шүү. Та бүхэн ер нь яг ингээд өөрийнхөө бүтээлээр энэхүү арт shift гэдэг агуулгыг энэ хэллийг ер нь яаж илэрхийлэхийг хүсэж байгаа, юу гэж төсөөлж байгаа вэ? Цаана бэлгүүнээс эхлэх үү? Цог гэдгээс эхэллээ. Ер нь яг энэ үндсэн shift гэдэг концепцоо энэ үзэл санаагаа ер нь яг өөрийнхөө бүтээлтэй хэрхэн нийцсэн гэж бодож байгаа вэ? За одоо өөрийнхөө бүтээлтэй гэж ярихаас илүү би энэ орж байгаа уран бүтээлч агч нараас хамгийн залуу тэгээд энэ тэ амбицтай чих юм уу ярихад keyboard өндөр shift байгаа шүү дээ. Тэгээд shift байхгүй бол шинүүсийн дараагийн үйлчлүүд гардгүй шүү дээ. Бүх үйлчлүүд shiftтэй холбоотой гэдэг шүү дээ. Тэгвэл бид нар бас яг энэ байгаа. Одоо
ламат чимүү фаст чимүү тэ энэ орчин байгаа бас нэг юм тодорхой юм shift бид нар юм байна гэж хэлсэн. Тэгэхээр гоё уран бүтээлч ах ихнэрийн сонгоод тэр наваа бас ингээд оролцсон байгаа баярлалаа. Тэгээд бид нар бол бас нэг юм shift дараад энэ ч гэдэг юм уу би энэ ч гэдэг юм уу C ч гэдэг юм уу бас нэг shift-ний нэг үнцгүүд юм байна гэж байлгасан. За нэг тийм хөөж өөр гөрөнтэй жоо ярмаар гэнэ. Илтгэх. Secret. За тэгвэл алтуугийн хувьд юу гэж бодож байна? Яг саяны асуултан дээр. Чихэн сэмэцэн. Миний фокус ийм санд тавиад смучрах ингээд ийм видеоди яг битахтэн басик оцоо тэнгцэн инферт бидний нөгөө нэг яг түүний сая цогны гişг яг энэ үе дараагийн бас нэг юм үний бас нэг бэлтгэж юм уу ихлэж байж бас нэг өөрөө бас утгад бас өгч бас дээр юм уу гэж би Батуун бэчээ. Сайн мэцгэнэ. Окей. Та Ганц эмэгтэй уран бүтээлч нөө. Он за. антай ганц баймалч. Тэр үнэ. Одоо нөгөө функционалын цаал тавьсан амьхад бол яг нөгөө дураарч нар ингээд гаргатаа тэгээд хэрэглээ юу оруулах бас зүгээр байна гэдэг сан дээрээ. Тэгээд shift гэдгийг бас хар биас нөгөө функционал аягүй гоё тагбарч зинэсэн. тэрнтэй аягүй санагдчихлээ. Энэ классрын гэдэг зөвсөн дэр надад аягүй хаппинг. Энэ бүх цаг үед ямар ч хэлцдэг те зураачиг яриад хэцүү те. За үндсэн мөнгө жаргалаас ягаад яг shift гэснийг сонсон. Яг энэ shift-ийг бол би бас нэрийг бол 90 санаачсан байхгүй юу? Яасан байхгүй? Энэ нэр shift гэдэг нэрийг 90 санаачсан. Тэгээд нэр наач аюу гоё shift ч угаас ингээд бүх ингээд гой юм руу холбогдоод байгаа байхгүй хөдөлгөөн шийдчихэд те. Тэгээд энэ дээр ерөөхдөө ингээд нэг агуулга бариад тэгээд энийг хөгжүүлэлт хийгээл тэгээд явсан. Ер нь ямар нэгэн нийгмийн эсэргүүцэл байна уугүй юу? Нийгмийн эсэргүүцэл үү? Нийгмийн эсэргүүцэл ер нь байхгүй да. Одоо яриа идлээгүй ч юм мэдгүй байхгүй гэж бодчихсон. За мэдээж энд хэдий юу гэдэг үндсэн 5 уран бүтээлч мөн сууж байгаа боловч цаана дахиад юу байгаа? 7 уран бүтээлч байгаа. Тэднэрийгээ бас танилцуулсан зүг баг гэж бодож байна. Уран бүтээлч Баяр Магна, түрүүнд хэлсэн мөнх жаргалмаа сууж байна. Ган чимэг, Алтан уяг, Билгүүн. За өнөөдөр ирээгүй байгаа гэхэд Бадрал, Төгөлтөр, за Цог ирэг маань сууж байна. Отхон жаргал, Цодмон Баяр, Мөнх Болор, Отхон Бат гэдэг 12 уран бүтээлч байгаа. За ер нь би бас яг ингээд мөнх жаргалыг над руу яриад ийм үжилтэн болох гэж байгаа гэж хахад нэг зүйлийг ингээд уран бүтээлчдийн нэрийг сонсчод анзаарч ирсэн. Нэг үе ирсэн юм уу даа гэд. Ер нь нэг юм насны хувьд ойролцоо тэ боловсрал төгссөн сургууль, үзэл санааны хувьд ойролцоо. За тэгээд юу гэдгийг хотын тухай, эрхчлэлний тухай ойлголтууд тэ тийм үзэл санаан дээр ямар нэгэн нэгдсэн зүйлүүд байгаа юу? Ер нь үнийг бодсон уу? Оролцогчдод яг ийм төрлийн одоо юу гэдгийг за яг энэ насныхныг л авч санал тавиндаа ч гэдэг юм уу? Ийм төрлийн уран бүтээлтэй үнийг авч санал тавиндаа гэж бодсон юм байгаа юу? Эсвэл манай үндсэн одоо яд оролцож байгаа уран бүтээлч гэсэн тэрнийг оролцож байгаа болохоор би оролцсондоо ч гэдэг юм уу? Тэгж бодсон зүйл байна уу? Ерөнхийдөө би боц байхгүй. Блог дээр яг ерөнхийдөө миний тандгуудаас зөндөө олон уран бүтээлч байгаа шүү дээ Монголд. Тэгээд тийм турш эхний хөдөлгөөн үүсгэхэд яг энэ 12 уран бүтээлч яг эхний удаад болох юм байна. Надад хамгийн гол нь яг энэ 12 уран бүтээлчдийн бүтээлүүд надад өөр таалагддаг байхгүй. Тэр надад айгүй таалагддаг. Тэгээд тэр бас жоохон нөлөөсөн байж магадгүй. Гэтэ бас надад зөндөө таалагддаг зөндөө уран бүтээлчдэр байгаа. За тэгтээ ингээд миний саналыг маань бас ингээд хүлээж авах байх гэж найцсан. Тэгээд
Аа Тэр уран бүтээлж орж байгаа болохоор би орондоо гэж бодсон хүн байна уу? Яг саяных дээр ингээд оролцогчдийнхээ хувьд ямар сэтгэл дүгнэлттэй нөө эсвэл миний бүтээл энэ хүмүүстэй нийцэндээ гэж бодсон зүйл байна уу? Жишээ нь одоо таны хувьд Гэхдээ яг ч тийм байхгүй л мөнх жаргал маань санал тавиал тэгэл тэр шууд зөвшөөрсөн л гэх. Тэрээс яг тийм тэр орж байгаа болохоор орон мон гэсэн юм байна. Нэсэй. Тэр орж байгаа болохоор сэтгэг утгаараа биш маш сайн одоо орон бүтээлчдийн нийл семестр болж байна. Тэрний бас нэг ширхэг нь болоод орж байгаа нь гоё байна. Чи төвчрөл маань одоо ингээд юм шиг тааж гоё ингээд оруулчихна гэдэг чинь гоё байхгүй өөрөө маш сайн орон бүтээлч шүү. Тэгээд ахта тагт гоё төлөв пэцоо одоо таатай л өөр юм байхгүй. Гэтэ манай энэ одоо shift үзэгдэлт маань 6 сарын 3-наас 8 сарын 15-ыг хүртэл гэсэн баха. 8 сарын 1. 8 сарын 1-ний хүртэл олон нийтэд паблик нээлттэй байна. Өдөр 14 цагаас өрөөний юу тэг цаг хүртэл гэлөө. Монголын хамгийн өрөө хадаг галерей болох. Тэгээ хамгийн гол ийм маа давуу тал нь шүү дээ. Монгол тэгдэг байхгүй. Нэг галерей суул таадууд байдаг. Өглөө 9 цаг мөн 10 цагт онгоогоод ажил тарахтаа зэрэгцээд 5:36 цагт хаалга орчдөг байхгүй. Тэгээ хүмүүс үзсэн үзээхээр ажилд нь тараад очихоор ингээ хаачдаг байхгүй. Тэгээд үзэх боломж байхгүй. Манайхад ажиллаа тараад гэр орондоо очиод хувцсан нураа содоод хоо дундаа идээд тэгээд яваад очиход бол байж байна. Тийм. За манай энэ үзэгчлэнгээс ер нь яах юм байна? Керамикийн бүтээл үзэх юм байна, баримлын бүтээл үзэх юм байна. Одоо юу гэдэг орчин үеийн Монгол зургийн бүтээл байна. Юу байна? Реалист уран зураг, одоо юу гэдэг сонгодог уран зураг байна. Гэдэг юм уу, гэрэл зураг байна, видео арт байна. Гэдэг юм уу. Нилээд олон төрлийн цогц бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой байгаа юм байна. Гэхдээ энэ бүх цогц зүйл маань одоо нэг юм shift гэдэг концептээр нийлчээд байна шүү дээ. За энийг ер нь яг одоо жишээ нь энэ түрүүнд ингээд хэдүүлээ бэлтгэл анхаа ярьж байхад shift хэмээх энэгүй концептээр нийлсэн бүтээлүүд концептээ сонсчод хийцэн биш. Зарим нь юу байдгийг аль үжээ 10 жилийн өмнө хийгдсэн бүтээлч байдаг юм уу те. Зарим нь одоо юу гэдэг 4-5 жилийн өмнө хийгдсэн үзэгдлээ үзэж байхад зарим нь цоош нь харагдчихээн. Тэр ерөнхийдөө энийг хэр урт хугацаанд бодож явж байсан ч гэх юм уу эсвэл бүтээлээ хийчээд би энд нийцсэн шүү гэж ботсон зүйл байгаа юу? За танаас эхлэе. Хамгийн эртний бүтээлтэйгээр нь. Яг тийм нийцүүлсэн юм болоод байхгүй. За яг бүтээлийн талаар яг ингээд ярих юм бол 14 он биднээс өмнө гоё амьд явж байхдаа яг тэр гоё юм тал тэр гоё цэцгэр талд ингээд яаш хараад ингэлөө хараад чичж байхдаа ингээд одоо нүдээ анаад сүлж байгаа байхгүй. Тэгээ юу мэдэрх үү гэдэг ингээд тэр мэдрэмжийг ингээд би ойлгох гэж хичээсэн байхгүй. Тэр үед болохоор тийм нэг уртын дуу мó ингээд сонсоод гэснээ ингээд яг тэр нөгөө ашиг тэр одоо гоё маань айл нөгөө нэг юу гэх юм тийм нэг юм далай ч юм уу тийм нэг сүнсэн юм шиг санагдаад тэгээд далай амьдтай нэг элементүүд надад яг ингээд мэдрэгдэжсэн. Тэгээд тэрнээсээ ингээд үүдээд халуун шанх гэдэг бүтээл маань ингээд анх бол 20 санттай юм жижигнэр хийгдчихсэн. Тэгээд 15 онд 15 онд нэг Campus Bottom дээр шууд тамаар анч ментал том дайнаас ашигласан бүтээл байгаа. За алтан юу бүтээлч вэ? Энэ дэвтэр банда хөр өдөрт орсон байгаа. Том хэмжиг. Яг нөгөө ерөнхий энэ фэч нэг концепт юм уу санаа юм уу яг цугны тоо би гэж зэмбэ
Тэгээд тэр гарч байгаа эзрэлс нь яаж гарч ийн вэ? Тэр нь нэгэндээ яаж өөрсдөө хандж байна? Энийг бид нар яах ёстой юм? Нэг тийм сусан юм уу? Эсвэл тэг шоу өөрсдөө марч юм шиг нэг тийм төдөлт зөвхөн гадар бидэрэ стим тагчи Мотлик аваад тэ тэ мөх жаргалсан явд. Би нэг гэрэл зураг тэгээд нэг зургаар оролцож байгаа. Тэгээд гэрэл зургуудын хувьд гэвэл яг ковидын үеэр авчихсан байхгүй 2021 оны үед бүтэн жил явж би нэг зураачдын урлагуудаар явж тэгээд тэгээд ковид ч одоо ингээд тэр үе чинь бас нийгэм бас ингээд бас нэг юм хөдөлгөөнд орсон гэх юм уу эсвэл хөдөлгөөнд ороогүй гэх юм уу бас нэг юм шилжилт болсон шүү дээ гэрийн хорой морой гэдэг ч юм уу те. Тэгээд энийг өөрөө бас ингээд баримтжуулалт авах нь надад сонирхолтой байсан байхгүй. Тэгээд яг уран бүтээлчдийг яг урдандаа хэрхэн юмаа хийж одоо яг үнэн гэх юм заавал үнэн байх шаардлагагүй дээ. Зүгээр яг байгаар нэг бодтоор нь авах гэсэн байхгүй. Тэгэхгүй бол нэг юм кино манон дээр нэг юм зураач гэрэд нэг юм урдандаа нэг юм ороод зүгээр ороод нэг кеп тавьж юм байд. Яг тэгээ пандитра барай явж идэх ч юм уу. Яг тийм байхгүй шүү дээ. Нэг бол нэг юм B1 давхар ч юм уу, B2 ч юм уу гэдэг арх хуугаад идэх ч юм уу гэдэг. Хоёр туул гаргаад идэх байхгүй. Яг тэр чин бас жоохон панаалны яваад идэх байхгүй. Зөв зөв бодтоор л харуулсан тийм. Гэр зургуудын хувьд. Зургийн хувьд болохоор 2019 онд би нэг зүгийн хөдөлгөөд үзсэн дээр оруулах гад. Тэгээд тэр үзснээр арай орж амжаагүй. Тэгээд зурцсан зураг байсан. Тэгээд тэр нь яг тоотой холбоотой. Тэгээд яг энэ концепттэй авцдаг юм байна гэдэг. Тэгээд оруулсан та. Миний хувьд болохоор ерөнхийдөө нэг хүн механизм хоёрын нэгдлийн тухай хөвчтэн зурдаг. Ер нь хийж байгаа арга барил болохоор бас сюрреалист маягийн онгайстай. Материал хийж байгаа материалууд ч гэсэн ерөнхийдөө бас юм синтетик материалууд шилдэг. Байгалийн болон синтетик материалс болж зөв найзуулах юм холимог арга барилаар хийгдсэн. Цагаалд. Сэн би хоёр зураг авсан. Тэгээд film хоёр зураг сэн сургуулиуд өсөд ер нь бол яг өөрийн бүтээл хийсэл гэн орон зай дээр installation дээр их ажилласан. Тэгээд installation дээр нэлээд тийм ойлголт авах хичээж жагаад за одоо бас нэг зураг зурах болсон юм байна да. Би одоо юу зурах вэ гэж баг анхны уламжлалт Монгол зураг би төгсөн баггүй. Тэгээд Монгол зураг яаж өсчөө бидээ холбогдох вэ гэж шийдсэн миний хамгийн анхны одоо санаа гаргасан хоёр фэшн тавьсан. Юун дээр хажуу талын өрөөнд дээр нэг тавьсан арт work маань болохоор бид нэр энэ нөгөө арт шифттэй хийн гээд уулцсан өөр энэ өрөөний блокууд амар халаглаад тэр энэ дээр нэг медиа ажил хийх ёстой байна гэд тэгээд тэр медиа ажлыг анхудаа бас нэг анхудаа медиа ажил хийж үтсэн. За тэр чинь блокууд надад санагдаад тэр саундтай нэг медиа ажил анхудаа хийж үтсэн яг өөрөө хэвээр бүршилтэй ажил. Яа одоо жоохон уус төрчнөө. Түрүүнд одоо яг ингээд одоо та бүхний яриаг сонсож байхад тэгж जैन зарим нь ингээд 10 жилийн өмнө ботсон зүйлсүүд ч гэдэг юм уу те ковидын үеэр ингээд ботсон зүйлүүд ч гэдэг юм уу. Яг нийгэмд урсын бүтээл гэхээрээс гинт ингээд нэг өдөр юу ч хийхгүй сууж байгаа зурчдаг ч гэдэг юм уу те. За би өөрөө бас хэдийн зөндөө одоо үзэгдсэн хийжсэн. Тэгэл яг ингээд үзэгдлэн дээр уран бүтээлчээс бүтээлэн сонирхож байгаа хүмүүс чи надад айгаа амархан хийжтэй штэ гэж ярьдаг ч гэдэг юм уу те. Гэтэл тэр ард нь өрнөж байгаа процессын тухай ойлголтууд те. Одоо түрүүний яг ингээд танаа үзэгдлэний концепттэй тэр нэг юм shift control-ийн асуудлуудыг хүмүүс ерөөсө анзаардаггүй ч гэдэг юм уу те.
яг тухайн бүтээлийг буулгах гэж түрүүнд одоо цог гэдэг маань хэлж байна. Юу зурах уу, яаж хийх үү гэж ямар сэдвийг илэрхийлж гэдэг юм уу те тэгж их боддог ч гэдэг юм уу те. Энд яг ингээд би говьд явсан тэр инспирэшн ингэж авдаг ч гэдэг юм уу. Тэгвэл яг өнөөгийн нийгэмд жишээ нь та бүхний төсөөллөөр яг та бүхний зураадаг урлагийн бүтээлийн зорилго чи яг юу? За хуучин одоо гэдэг өнгөрсөн нийгэм шиг ингээд бүгдийг соён гэгэрүүлэх гинэ тэрийг хариулахгүй байх гэж найдаж байна. Тэ. За микрофон барьж байгаас ихлэ хариулт. Мэдгүй миний хувьд бол тэгэл хүн янз бүрийн юм байна. Тэгээ гол юм тэгээд өөрийнхөө хүсэж байгаа юмаа тийш. Тэгээд өөрийнхөө дуртай дургу болохгүй байгаа, таалагдахгүй байгаа, таадаг зүйлсүүдэд би зургаараа харуулахыг хичээдэг. Тэгээд ерөнхийдөө яг надад ерөнхийдөө таалагддаггүй ч юм уу гэдэг харамсал тээдэг ч юм уу гэдэг нэг юм гажуудлын дата нэг юм байгаа. Тэгээд би зураач хүмүүсийг бас зүгээр нэг юм гой сайхан хийхээсээ яг тийм нэг юм үүрэгтэй байх тухайн тэр нийгэм би одоо нийгэмд амьдарч байгаа бол миний бүтээл дээр бас тэр нийгмийн бас үзэн яг харагдах ч юм уу те хүн болгоны заавал зураач болгоны тийм хий гэсэн үг ерөөсөө биш. Тэр миний бодлоор бол зүгээр би өөр таалагддаг болон таалагддаггүй тэр үзэл бодлоор харуулахыг зорддог та. Билгөө уран бүтээлч. За миний бодоод ерөнхийдөө хувь хүний л илэрхийлэл юм болоо тэр уран бүтээлчний л ер нь зураач уран бүтээлч нэг ч тэгээд бас нэг лайфстайл шүү дээ тий. Тэгээд уран бүтээлч болгон яг өөрийн гэсэн дотоод ертөнцөөл гаргадаг бай. Би бол өөрөө яг тэгдэг болохоор өдрөлсөн өөрсгөө нэг өнгөх гэж оролцдог. Бүтээлчгүйгээр нэг юм өөрлөгөө өнгө гэдэг чинь бас нэг миний юу бодож байгаа санаж байгаа чинь миний бүтээлтэй гарна шүү дээ. Тэнгүүд би нэг юм амар хордон ритм юм байдаг. Миний одоо байгаа байдал нь тийм болохоор тэгээд миний зурж байгаа хийж байгаа бүтээлүүд ихвчлэн нэг юм шилжилтгүүдийг харуулцдаг. Өнгөрсөн хэсэг яг одоо болж байгаа. Одоо энэний дараа юу ч болж магадгүй гэдэг юм би одоо нэг юм архивлж үлдээхийг хүсдэг юм шиг би санагцсан. Өөрийнхөө одоо нэг зурсан хийсэн ажлуудаа харахаар энэний дараа тийм болж магадгүй гэдэг талаас шийддэг. Тэгээд тэрний дараа дахиад нэг хэцээр гот тэр найр хичнээн бас дахиад өөр шийдэлцдэг. Тэр нэг юм өөрчлөлтүүдийг нэг юм тэмдэглэхийг зорддог гэх юм уу. Тэр үед яг ийм өөрчлөлт байсан. Тэгээд шоо ингэж үндэжсэн байна. Энэчнээс дахиад доошо байх уу дэшо байх уу гэдэг нь бас мэдгүй. Тэр өөрчлөлтүүдийг л харуулж байна. Алтай уран бүтээлч. Фостөрчгүй юм гэдэг. Зүгээр сайхан уус төрчөө. Ярахч уус зүгээр нэг бит миний хэлсэн шүү дээ. Концерт гэж бүлгүүч уусаа тэгээд бүгд дотоод мөн чанарсаа фуадч гарч байгаа өчөөсөө дэмжих санагдав. Сайн моо гэж ялгаагүй. Тэр болгоныг би сайн ч муу ч вэ. Тэр миний муу гэдэг тэрийг бодохгүй сайн байна гэдэг энэ үншгүй жин уу айзад нь байх ёстой юм шиг санагдав. Сайн байж муу байна. Тэр яад илгээ тодорхойлж идэг. Тэр хүний мөн чанар гэдэг чинь өөрөө мишнери юм шиг байлээ. Тэр болгоныг ингээс мэдүүлгээл хичээд юм уу хайшин одоо гэж нэг тийм курс энд Нэг уус Бараг асуултаа батчихсан уугүй юу? Тэгээд одоо тэр нэг багшуулаад ч тэр юм айгуу тийм юу тавтараад сургууль хүмүүжил гэдэг шиг. Хүнд нөгөө юм айлтгуулах гад. Өнөөдөр багшлигын батаараа сайхан шүмжилж болно шүү дээ. Ер нь бол би бол бүтээлдээ ерөөхдөө нөгөө
Гэхдээ одоо эмэгтэй хүнийг айгаа өмхтэн дууж те эмэгтэй хүний гоо сайхан ингэж өстөд нэдрүүлэх гэж барин шийдвэрсэн. Одоо ингээд засаар аваад баг өсөд нөгөө 20 гаруй жил болцсон болохоор өшөөд чимээ нас яваад гэдэг шиг ингээд жоохон юм гүн цааны тал руугаа те нэг жоохон бясалгаад ламар амгаан тэгээд цаашаа ингээд судалгаагаар ингээд бүтээл хийхгээ судлаа ш. Ингээд цаашаа яваад судлаад яваад тахаар ингээд үхэл рүү орж байгаа байхгүй юу? Үхлийг судлаад үхлийн дараа юу болох вэ гэх юм уу те. Ингээд бүр юм бүнзгий юм руу болчтой юм бишээс. Одоо яг чим нэг хэсгээр үеээр ингэ шилжиж орцоо байдаг. Алтан үеийг ирж шүү дээ. Тий. Нэмэ. За саяны ер нь яг ингээд нэгэн тийм сэдв хөндөгцсөн алтан үеэсээ цаашлаа. Та бүхэн ингээд бүгдээрээ тэгж штэ. Би яг ингээд дотоод сэтгэлдээ гэх юм уу те дотоод мөн чанартай юу одоо зурхыг хүсэж ин тэрийгээ илэрхийлдэг гэдэг юм уу те нийгэмд яг ингээд юу болохгүй байгаа илэрхийлдэг гэдэг юм уу. Жишээ нь энэ дотор байгаа яг одоо блог хэмээх хүү спест яг энэ арчив тэмэх үзэсгэлэн өнөөгийн Улаанбаатарын эсвэл юу гэдгийг энэ зуны дэлгэр цагт одоо Улаанбаатарт яг ингэж жуулчлах гэж ирсэн олон залуучууд үзэх юм бол эндээс маш олон зүйлийг харж болохоор байгаа байхгүй юу. Жишээ нь бидний яг ингээд хоёр талд сууж байгаа яг хүрээний зургуудаас инспирэшн авдсан зургууд ч байдаг юм уу? Эсвэл монгол залуучууд яаж видео арт, медиа арт хийж нүч гэдэг юм уу? За эсвэл юу гэдгийг микс медиа, холимог техникийн бүтээлүүд, contemporary төрлийн монгол зургууд ч гэдэг юм уу? Яг ийм мэдлээс хэлэхэд ингээд маш олон төрлийн урлагийн бүтээл хэд юм шиг сонсогдож байгаа юм шиг хэрнээ нөгөө талаас яг ингээд энэ үзэсгэлэн зүгээр л Монгол соны тухай байгаад байгаа. Тэр ч юм өнөөгийн Монгол соны тухай гэдэг юм уу? Дөрөнд одоо мөнх жаргал энэ гэдэг юм уу эсвэл бэлгэн уран бүтээлч ярианд тэгж штэ. Нийгэм биднийг юу гэх юм чинь чухал биш бид нар ингэж агтал яг үнэн нөгөө талаас та нар яг ингээд нийгэмдээ шүмжилттэй хандаад байгаа юм шүү. Тэг ер нь бол тийм штэ. Угаасаа тэгээд уран бүтээс тэр чинь угаасаа дандаа эмзэгэл дээр явд юм шүү тий. Гол юмнууд нь. Дандаа он дээр үү? Надад бол чинь одоо Орос Украины дан тэгээд бас амар эмзэгэлтэй дээ. Тэдэрс юм хийж байна. Тэгээд манай энэ улс төрийг өдөрч явж байгаа тий. Бид нар юу нэг хаашаа нүгөөд байгаа тий. Юу үлдэх гээд байгаа. Эдгээр бол амар эмзэгэлтэй. Тэгээд угаасаа тэгээд энэ бүгдэн дээр хийж байгаа л да. Тэрээс одоо фурч дураараа дургаа дуучиг өөрөж ирсэн чинь бол гайгүй фаахгүй. Тэрийгэл дураараа хийх юм да. Талбай дээр очиж нэг ойролж явахаар зүгээр зургатаага байлдаад байжсэн амар. Тэр баг илүү өртөдтэй ч юм шиг. Дөгөөч явна дөө. За яг наанаас ч дахиад нэг алхам гүнзгэр. Яг уран бүтээл хийхэд зовлон нь юу вэ? Энэ дэр бүгд хариулсан сайн биш үү? За ер нь шударгаар хэлэхэд биш үү те. Яг шударгаар мөнгө штэ. Яг тэгвэл яг бүтээлээ хиймээр байх тэр урлангийн түрээс те гэр орны түрээс хоол унд тэгээд тэр айгу садагтай байхгүй босод зүг. Тэрнээс өөр нэг одоо тэр нэг хүндрэлтэй ер нь баг байхгүй штэ. Бүсэл байна, орон зайн байна. Яг мөнгөний асуудал байна. Тэгтээ яг шийдс болно л доо бид нар тэгээд нэг шийдсээр л ирсэн. Гэтэ ер нь яг санхүү жоохон шийдэгчүүд ууднууд болох гээд байгаа байхгүй. Бүх зүйл дээр энэ зөвхөн дүрслэг урлаг дээр ч биш. Урлагийн бүх төрөл дээр тийм байх хэрэгтэй. Тий одоо тэгээд бүтээл төөрөх чинь маш их цаг ордог. Цагийг тэгээд бид нар чинь бас мөнгөөр л хаалх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж санхүү дээр л тусламж юу дэмжлэг байвал бас жоохон хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо ингээд харахаар нэгэн төлөөс ч юм уу чиний гацчдаг хүмүүс ч юм уу байдаг одоо юу гэнэ одоо бид үнэхээр зөрөгтэй зоримогч юм уу өөртөө хайртай ч гэхүү өөрийнхөө уран бүтээл хийхийг үнэхээр хүсэж байгаа цөөхөн хэдэн уран бүтээл чинь ингээс ялтчуул ингээс цаанаас нэг гаргаад байгаа юм хичээж харахчлаг. Үнэхээр гармаар байсан ч гэсэн гарч чадахгүй ингээд зөндөө амьдралын нөхцөл байдлууд их тулгараад хийх зураачд өөр ажил хийждэг байхгүй. Одоо юу гэрээ өөр их одоо нэг юм
зураг өөрийнх нь нэг тийм өөрийнх нь одоо гус тайп тийм нэг зураг зураад тэгээд өөрийнхөө зураг чадхаа болчтой байхгүй сүултээ бүр тижээнэ гацчдаг байхгүй. Тэр амар хэцүү тэр хүн яг уран бүтээлээр цаашаа ингээд явсан бол хэрвээ уран бүтээл болох байсан мэдэхгүй шүү дээ. Тэгээд тижээнэ гацсан ингээд уран бүтээлчдийг ингээд амар жоо сүүвэ тэгээд тийм болохгүй ахын тул тэгээд тэгэл жоохон зэрмэг байхыг хичээж энэ тэгээд яг л хоёр ахын ирж байгаа юмтай л ажиллахын хариултдөө Наашаа. энэ мөнгө ярьсан дээр нэг юм ярьчаа. Энэ ингэсэн байхгүй. Манай улс ч одоо ингээд уран зургийн галерей авах бүгдийг мэддэг. Тэгээ тэр чинь ингээд жилдээ нэг юм улсаас соёлын амаас ч хаараас ч ингээд төсөв баргадаг байхгүй. Тэр нэг өмнө нь 20-30 сая одоо нэг 40-50 сая төгрөг байдیں۔ Тэгээ тэр 40-50 сая төгрөгөөр бүр баг бөө хил ам болж нэг өгдөг юм шиг байна зайдад. Тэгээд наадахаараа ингээд бүтээл худалдаж авах гэж байгаа заа. Хамгийн шилдэг бүтээлүүдийг авах гэдэг. Тэгээд нөгөөт нь хаанаач хөрөхгүй зөө. Тэгээд хамгийн аимшигтай түрүү жил одоо өнгөрсөн одоо 25 он тэр уран зургийн галерей дээр олгодог байсан тэр мөнгө улс өгөөгүй зөө. Яагаад ч чинь ямартай байна гинэ. Тэгээд тэгсэн мөртөө талбай дээр майхан заахнаа буудгаад байхаар нэг буудахад 100 сая явчихсан юм зүтгүй. Ер нь яг 50 сая төгрөг бол нэр үнэхээр нэттэй байхгүй. Тэгээд тэрүүгээр улсын хамгийн шилдэг бүтээл, хамгийн шилдэг уран бүтээлээс хамгийн шилдэг бүтээл нь авах. Тэгээд яаж тэр хүн бүтээлээ хийгээд уран зургийн галерей тэрийг аваад тэрүүгээр амьдраад сайн бүтээл хийж амьдрах юм бэ те. Би бүр ямар тэнэг толгойтой нь одоо тийм бодсон болсон. Би бүр гайхаад байдیں۔ Бүр. Тэгээд ер нь бол үнэхээр аимшигтай юм. Тэр мөнгөн дээр бол. Тэгээд хамгийн амар тэр 20 өнгөрсөн жил мөнгө өгөөгүй бүр. Тэгээд уран зургийн галерей өнгөрсөн он ямар ч бүтээл аваагүй. Тэгээд Павел царас бода. За яг би хайрсахгүй. Энэ үчээр хөшөөс таггээс Хаалаар. Яг би яг өнгөрсөн оны 12 сараас сая яг энэ оны 2 сарын их хүртэл Казахстан, Узбекистан, Киргиз, Азербайджан дээр нэг талаас урлагийн судалгаа, шазгийн судалгаа, нөгөө талаас урлагийн тогтоолын судалгаа хийж явсан. Тэгээ ерөнхийдөө Казахстан, Узбек, Киргиз гэх энэ гурав дээр сүүлийн үед яг энэ урлагийн бизнесийн нэг юм шин төрөл зүйл бий болчиход байна. Манай яг ингээд нэгэнт юу сайн нэг засгийн газар юм уу ярьсан болохоор уран зургийн галерей мэдрэг ярьсан болохоор би ярьж байгаа шээ. Энэ улсууд яг нэг үзэгчдэд үзүүлэх, төлбөртэй байлгах, сайн уран бүтээлчдэр ингээд үзэсгэлэн гаргах юм бол нөгөөх нь таксныхаа орлого, мерчендайзын орлого тэ урлагийн бүтээлийн борлуулалтаас хамаарат орлого нь нэмэгдээд байгаа байхгүй. Эдийн засгийн эргэлтэнд ороод байна. Жишээ нь би анх 17 онд Казахстанд очиж байхад Казахстан Яяксоба гэдэг бүхнийг бараг мэддэггүй шихгүй байлаа. Тэгсэн чинь сая Казахстаны одоо орчин үеийн урлагийн музей нь Кусама Яягийн 2 жижиг том бүтээлийг худалдаж аваад орчин үеийн урлагийн музейд тавьсан байна. Ворхлын 2 бүтээлийг авторцсан байна ч гэдэг юм уу те. За Ташкент хэнийг аваад ирсэн байна. Одоо Винсент ван Гогh медиа артын бүтээлийг аваад ирсэн байна. Азербайджан Баку дээр Монегийн бүтээлүүдийг Пикассогийн хэд хэдэн үндсэн үзэсгэлэн аваад ирсэн байна. Юунууд болохоор Истанбул, Анкара, Шодожихеров гэдэг юм уу? Пикассогийн үзэсгэлэн гэдэг юм ингээд аваад ирсэн байна. Ерөнхийдөө нэг талаас яг ингээд нэгэн энэ төрлийн подкастыг үзэж байгаа уран бүтээлчдийг ингээд сонсдог хүмүүсийг сонсож байгаах гэж хэлчихэд энэ төрөл бас яг ингээд одоо юу гэдгийг одоо блог дээр гарч байгаа энэ үзэсгэлэн шиг одоо чанартай сайн бүтээлүүдийг төлбөртэйгээр үздэг тэ өөрсдийнхөө ингэж нөгөө нэг оюун санаанд хөрөнгө оруулалт хийдэг ийм байгаасаа гэдэг соёлыг түгээгээс энэ ойлголтыг яг ингэж нөгөө нэг олон нийт бас хүлээж авдаг байгаасаа гэдэг үднэс би нөгөө саяны жишээг ярьсан шүү. Монголын уран бүтээлчдийн хувьд би ингээд шууд дүгнэх жоохон бүдүүлэг байж магадгүй шуучлаарай. Гэхдээ зах зээлийн хувьд хүлээлт аягүй өндөртэй байдаг. Одоо яг Япончууд
Монгол зургийн үзэсгэлэнгүүд Солонгос руу Монголын аяг бол Монгол үзэсгэлэн гардаг. Хонконг руу гардаг. Гэхдээ яг ингээ нэг тогтвортой урт хугацаанд тэр холбоо харилцаа үргэлжлэж чаддаггүй асуудал байдаг гэж айгүй хүмүүс ярьдаг. Нэгэнд бид нар нэг талаасаа юу гэдгийг юугаа одоо нийгмээ нөхцөл байдлаа шүүмжилсэн боловч нөгөө талаасаас уран бүтээлчд маань өөрсдөндөө бас шүүмжилттэй хандвал хэрэгтэй болов уу гэдэг үднээс би саяны жишээг ярьсан. Тийм болохоор ингээд шин төрлийн хөдөлгөөнүүдийг, шин төрлийн үзэсгэлэнгүүдийг гаргах тутамд, юм хийх тутамд одоо яг үнэндээ жуулчид дээр ингээд судалгаа явуулаад үзэхээр Заназрын музей, Чоожин, Чингис хааны музей, уран зургийн галерей гэдэг л нэг юм сонгоцсон дээр туучдаг. Ингээд уран зургийн галерей нөрөө галерей дахир сонсож байгаа дуучлаараа жоохон сэргэс муутай тий. Ингээд олж ороход хэцүүч байдаг юм уу? Ямар нэг юм промот хийдэггүй, идэвхтэй байдал байхгүй асуудлууд харагдаад байдаг. Энэ дээр яг уран бүтээлчид өөрсдөө яг ямар үзэл бодолтой байдаг. Жишээ нь одоо баг энэ үзэсгэлэн Монголд хамгийн урт гарах гэж байгаа үзэсгэлэн болж байгаа шиг ба шүү дээ. 6, 7, 8 сар гэж тооцох юм бол те баг 2 сар гарan гарах гэж байгаа үзэсгэлэн байна. Монголд яг ийм урт хугацаанд л үзэсгэлэн гарах нь цөөхөн байдаг. Энэ тал дээр ер нь яг ямар версиортэй байна, ягаасаа гэж бодож байна. Гэхдээ уран зургийн галерей гэж ярьсаас угаасаа энэ манай бүр боловсролын систем угаасаа бүр алдсан гэсэн. Тэгэж бүр доороод бүр тэрнээсээ шалтгаалаад нөгөө хүмүүсийн хөгжил гоо санхныг мэдрэлтийн мэдрэмж юуч байхгүй болсон. Аргагүй нэг уус төртэй холбоотой юмсаа тэр одоо дөрөвдөө юм байлгаа чимшиг тий. Тэгээ нэг гадрч угаасаа тэгээд би бол бүх гадраад бүр 10 жилээс нь ахуулаад үн төлбөргүй үзэгдэх ёстой байхгүй юу? Одоо ч өндөрлөг үзүүлж байгаа л да. Тэгэл хангалтгүй. Маш хангалтгүй. Энэ бүр жоон туруу гэх юм да. Санийхаар та илүү хариулт өгөх. Яг хүүхдүүдтэй орох юм байна. Яг ингээд хүүхдүүд үзэхэд юу одоо юу гэдэг үзэгчдэд цаадлаа одоо тий ямар асуудал яг байгаа тань. Манай уран бүтээлчид ер нь ингэчүүл бас зүгээр шүү гэсэн бодол байна уу? Самараа хүүхдүүдтэйгээ ингээд өндөр ингээд орчуудын хөдөлгөөнүүдээр ингээд өндөргийн гэдэг одоо шууд үзүүлсэн параодууд бас нэг таамс юмстэй нэртэй нөгөө хүүхдүүдэд болохоор чинба тест За одоо бага эдийн юг одоо ах вэ тэгэл одоо ингээл тэр чин бас ингээл хэцүүд өгөх. Хамгийн нэг инээдтэй юм нэг юу дээ шүү дээ тий. Монгол улсад орчин үеийн музей гэдэг байхгүй гэж боддоо. Тийм одоо гадны орнууд хот дүүрэг болгонд юм музей гэдэг байдаг байхгүй орчин үеийн чиглэлтэй. Одоо тэгээд одоо хийж байгаа одоо 90 оноос хойш ч юм уу 2000 оноос одоо хийж байгаа орчин үеийн уран бүтээлчдэр хийж байгаа уран бүтээлч байгаа шүү дээ бүтээлүүд ингээд энэ чи одоо ингээд үзлэн гаргаад дуусаа бол тэгээд урдандаа очиод нэг буланд одоо ингээд тавьчих жоохоо инсталляц ажилладаг дүү те. Гэтэл энэ чи уул нь ингээд сав байгаад музей байгаад чи ингээд өөрт үзүүлээд харуулж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс ингээд тэг нөгөө л нэг өнгөрсөн яг юм үзэж бол. Гэтэ одоо тэг цагийнх нь одоо тэгээ яах юм одоо тэгээд хизээ бид нар юу сав байртай болох. Тэгээд аюу хэцүү тэгээд яах ч ёстой одоо би бол гайхаад байдаг тэгээд тий ер нь тэгээд амар эмгэлтэй шүү дээ тэгээд өөр болохоор банк их байгаад байна, аптек их байгаад байна, ламбарт их байна. Тэгээд дэлгүүрүүд их байна. Тэгээд ууланд яг тийм гадраанууд олон биш юм байгаад ганц яаж орчин цагийн юм гадраатай болох хэрэгтэй байхгүй бид музейтэй. Тэгжээ тэрийг хадгалж яадаг. Бид нар Монголын уран бүтээлчдэр ер нь аюу сайн шүү дээ ер нь. Тэдэрт нэг тулгамдаад байгаа асуудал гэвэл байр савны асуудал байдаг байхгүй. Тэр аюу том асуудал. Ер нь яг Монголын уран бүтээлчд бол Азад орсон шээ. Сайн автаж шүү дээ.
маш сайн артистууд. Яг сая мөнх жаргалахын ашигтай адилхан тэр нэг юм орон зайны ажлууд хийчээд хураагаад хаяхан хайчин шатаачин байших газар руу нэг хашаанд аваач хайчдаг ч юм уу тий. Тэр багтаах сав байдгүй байхгүй. Ийм газар хаач одоо бараг л манай Монголоос бусад өөр газар очингууд нэг юм contemporary art музей заалттай байдаг. Тэр нь бол одоо яг та хэлж штэ contemporary art тэр музей дээр одоо та станы орнууд дээр очингууд тэднийг ингээ авчирсан гэж ярьж штэ. Ваад авчирлаа гэд хаанч багтаач ингээхий байхгүй штэ. Тэр газар нь байдгүй өрөвдөлтөө тэр нь хэцүү штэ. Тэгээд за Пикассог за яг ингээл авчирлаа гэж бодоход ваад гаргаад өмчлөө тавих газар маа зэрүүлсэн байхгүй. Энэ бол үнэхээр маш том асуудал. Тэгэнгүүтээ ингээд ийм аялал жуулчлалын юм чинь ингээд ийм гоё юм давхархтай ингээд явдаг санагддаг байхгүй. Одоо жишээ нь Монгол бас нэлээд дэжгүй гоё хамтлаг уран бүтээлч төр чинь тэрнтэй давхцуулаад тэр соёлын яамч юу ч гэдэг за мэдхгүй тэгээд тэр бас тэрнтэй давхцуулаад ийм гоё том юм олон улсын үзэсгэлэн гаргаад тэрэнд нь ингээд хүмүүс ирж жуулчд ирээд тэрийг үзэж хардаг байх нь чинь амар том зүйл байхгүй юу? Одоо ер нь бол энэ Монгол гэдэг ийм цөөхөн онтой юм том газар нутагтай улсад тэгээд тэр нэг юм амар өрдмөр байхгүй. Тэгээд жишээ нь ингээл блок гэдэг энэ газар ингээ гоё үзсэн гараад ингээ болж байгаад яг энэ хэмжээний орон зай ингээ музей гэдэг мэдээж зөв юм газар байдаг байхгүй. Тэгээд тэр нь жоо хангалттай мэт. Юу угна нөгөө сая бүтээл нөгөө хадаш зэр сайн тийштэй. Тэгээ одоо би одоо ингээ бүтээл яг ингээ уламжлалтай үзэсгэлэнгүүдэд бүтээл хийгээд ингээ явсагс тэгээд тэгээ бүтээлсүүдээр яг үзлэнд оролцоод зоограагаад урландаа тавихаар яг миний одоо урлагийн хойдлын хэсэг тэр чигээрээ ингээд айгүй олон жилийн ингээ бүтээлүүд байж байгаа байхгүй юу. Тэгээд тоосонд харагдаж марагдчихсан тий. Тэгсэн чинь ингээд хүмүүс одоо намайг тоож ил да манай урлагаар орж ирсэн ингээд бүгд хараа бүтээлчтэй амар халаад байна. Насаа энэ саксаруудад ингэж хийгээд тэгээд өшөө бас таанд өндөө олон одоо 8 бүтээл байгаа. Жир бүтээл маань бас бискет сая бас өмнөх 7 үзлэн амлцоод ингээд одоо тийм миний өмнөөс миний бүтээл тэнд яриад байж байгаа байхгүй. Тэгээд одоо энд орсон бүтээл гэсэн одоо тэр урлагийн юунд ингээд тоосон туланд ингээд байж хахаар үзэгчсээ сайн хаялцаад ингээд гоё архикс байгаа найгаа гоё байна. Яг гэхдээ яг сая мэдээж байрсаа ч гэдэг юм уу гадрын асуудлууд байгаа нь ялчгүй нэг зүйл төр би арай өөдрөг байгаа. Өмнөх одоо 10 жилийн өмнөхийг бодох юм бол 10 жилийн өмнө үзэгдлийн хийжсэнийг бодох юм бол үзэгчдийн чанар хамаагүй сайжирсан. Энтэй санал нийлэх байх гэж бодож байна. Залуучууд аягүй сайн үзэж байна. Уг нь сүүлийн 3 жил лөө 5 жил явлаа. Арт вик явж байсан. Энэ жил хийхгүй юм шиг байна гэж ойлгосон. Энэ жил арт шифт байгаа. За. Үнэ. Арт вик дээр бид нар яг анх EB арт фестивалийн үед одоо яг болдод мөсийн профессор Болдотер профессор яг ингээд анх зохион одоо юу гэдгийг кураторын хийгээд үндсэн хэлцүүлгийн тренд өдрүүлж байхад бид нар ингээд хамт явж байхад үдгшэйгөө багтаа байдаг гэсэн хэвхэв. Тэр чин яармгийн дишээ болдог байсан. Болж ирсэн. Тэгээд сүүлийн үед яг ингээд арт викийн үзэгчийн чанар аягүй сайжирсан байсан. Оролцож байгаа бүтээлийн чанар руу сайжирсан байсан. Уг нь доктортойгоор явсан бол яг ингээд Азад юу гэдгийг шин төрлийн за бүр ингээд Япон солонгосоо бүр байсан. Наад зах нь нэг хятадын одоо Бээжингээс хойшоох байгаа хотууд энэ хойд Оросын Москвагаас наашаа байгаа Уралын нурнаас наашаа байгаа хотууд энэ төр ирж үзэхэд одоо хүн сонирхолтой контемпорари чиглэлийн уран бүтээлүүд, концепцүүд бий болцсон байсан. Тэ одоо та бүхэн ингээд Венецийн биеналыг харж байгаа бах. Венецийн биенал хятадын павильон цойлж байгаа юм одоохондоо байхгүй байгаа. За 2003 оны Москваг Оросын павильоноос хойш Оросуудын павильоны чанарыг яригдах болцсон байна. Ч гэдэг юм уу Дундад Азиудаар орнуудаар бас яг ингээд ерөнхийдөө яг орчин үеийн урлагийн контемпорари чиглэлийн бүтээлүүдийн яг ингээд павильоны чанараас
төдийлнэ сайн биш байгаад байна. Чиг юм уу тэгэхэд ингээд монголчууд Венецийн биенал тогтмолд оролцож байна. Үзэгчдийн чанар сайжирч байна. Уг нь бол нэг юм юу харагдаад байна те. Одоо гэрэл гэх юм уу, ихтгэл найдвар гэх юм уу. Одоо үзэгчдийн чанар сайн байж ижил одоо юу гэдгийг уран бүтээлчд сайн байна гэж бодож байгаа. Тэгвэл одоо түрүүнд ингээд мөх чаргал хэлж байна. Энэ жил арт вик байхгүй арт шифт байгаа гэдэг. Гэхдээ арт шифт чинь Монголд байхгүй урт хугацаагаар гарч байна. Баяр хүргэе. Нөгөө талаас яг ингээд саяных дээр юу гэдгийг залуучуудаа юу үзээсэ, ямар үзэл баримталтай байгаасаа ч гэдэг юм уу те. Яг чинь ингээд чанд эргэжтэй штэ гэд хилчгээр тийм ганцхан зүгүүд хилээч гэвэл арт шифтээр дамжуулаад би бас нэг юм хэлхээ марч. Бид нар чинь бас пенальти олсон юм байна нэрээ. Түрүү жил нэг урлагийн зөвлөлтийнхэн бас манайхаа ирсэн байна. Тэгээд санаачсан. Энд бас аюу гоё байгаа. Бас гадны бас куратор очиод тэгээд гадны уран бүтээлчид манай дотоодын уран бүтээлч нийлээд төрч хөрөлгийн тийм пенальти олсон байгаа. Энэ бас аюу том давуу тал. Одоо эргэжид тэгээ болох бах. Өөрөө өгсөжээ. Саяны яг ингээд одоо чинь үзэгчдийн чанар сайжирч байгаа яг энэ нэг юм боломжн дээр чинь ингээд чи чанартай юм үүдтэй чи эрхчлөөг ирэх мөлтэй гэдэг нэг тийм поинтыг арт шифтээр дамжуулж хилээчээ гэвэл юу хэлэх вэ? За ястаа наагтс ч ястаа бодоог юм байна. Гоо ирээд үзэхгүй дээ тэгэл. Одоо өрөөнх юм уу тэгээд энд ямар нэгэн тийм улс төрийн ч юм уу дарга зэрэг ч юм уу те тэрний спонсороор тэгээд ингээд үзүүлчих инээ тэрэг гэж байхгүй. Энэ яг зөвхөн үзэл бодол уран бүтээл дээр нэгдсэн хүмүүсийн орон зай байхгүй. Тэгэхээр яг энэ яг гаргасан энэ орон зай энэ цаг хугацааг бас тэр залуу хүмүүс ч хөгшин хүмүүс ч ирээд бас үзчихэд зүгээр дэв шиг санагдчихээн да. Оюун санааны эрхчлэн дээр. Тий яг үнэ. Бусад уран бүтээлчдийн маань хувьд Баян скан бай. So юу нэгэн сам нэг дүнстэй. Ууса хүмүүс яг чүү тодлох гэж харагдаж байгаа юм те. Тэр юу хэрэгтэй гэдэг нь үзч мэдэрч үзчихэж ойлгомжтой. Тэрнээс би заавал тэг мэдэрчтэй үзэгдэн гэдэг ойлгоос. Ер нь тийм шүү дээ. Тэгээд нэг эстетик гэхээр заавал гоо сайхан биш, муухай сайхан ч гэсэн одоо юу гэдэг муухай зүүж гэсэн байгаа гэдэг шиг тий. Ядаж ирээд энэ ямар заван хийцэн амтан бэ гэдэг ботчоосоо тий. Тэгэх юм бол ядаж юм харж штт. За манай үзэгчдийн зүгээс асуух асуулт байна уу? Танис. За тэгвэл ер нь ерөөхдөө хэдүүл яг ингээд юу байдгийг өндөрлөх тийшээ хандъя. Тий. Том баг ус төрчлөө. Би уг нөсөж явах ус төрчөд өгөөсэй гэж бодсон. Тэгээс айчлаа боллоо гэсэн. Комментаа шүү. Тэгээд бидний урилгыг бас хүлээж авсан бас хүд маш их баярлалаа. Тэгээд цаг хугацаатай бас тэгээд сагаад чи ирсэн ч очтой бас бүгдөөнд нь баярлалаа. Тэгээд эцэст ерөөхдөө 2 сарын хугацаатай явах болно. Та бүхэн ирж үзээрэй. За манай арт шифт үзэсгэлэн блог спест 6 сарын 3-наас 8 сарын 1-ний хооронд 2 сарын хугацаанд нийт 12 уран бүтээлчийн хэдэн ажил байгаа вэ? За нэг Софион Тофон бол энэ онцгой болдог. 70 орчим ажилтайгаар дэлгэцсэн байна. Түрүүнд би нөгөө хилцээдэг эхлэхийн өмнөх үед дурдсан видео арт байгаа. Одоо contemporary Монгол зураг байна. Юу байна? Media art байна. Гэдэг юм уу те? Керамик байна, баримл байна. Гэрэл зураг байна. Та бүхэн түрүүний мөчрөлийн хэлгээр хэдийн арт вик байхгүй ч арт шифт байгаа гэдэг шиг энэ олон төрлийн бүтээлүүдийг яаж энэ олон төрлийн бүтээл нэг оюун санаан дээр нэг үзэл санаан дээр нэгдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс ирж үзээрэй. Space Man блог Space Man хүүхдийн паркинг би нэг давхарт байрлаж байгаа. Та бүхнийг урьж байна. Үзсэн гаргасан нийт уран бүтээлчдтэй баяр хүргэе. Энд ирээгүй байгаа уран бүтээлчдэн нартай бас дамжуулж баяр хүргэе.
түрүүнд бид дахиад дурдчих. Энэ бол яг ингээд Монголын одоо эд үеийн уран бүтээлчдийн одоо мэдээж олон уран бүтээлчд байгаа би тоочж хэлхнээс хааш. Гэхдээ нийт яг эд үе дээр явж байгаа уран бүтээлчдийн үзэгдсэн шүү. Заавал ирж үзээрэй. Яг зуны энэ цагт одоо яг нэг монголчуудын оюун санаа хаана юун дээр явж байгаа гэдгийг харах боломж байна шүү гэж хэлье. За бүгдэнд нь баярлалаа. Бай.